шийдвэр гарч ирнэ гэдэг бол маш их тийм харамсалтай асуудал та. Жишээлбэл нөгөө зориг цаадыг хоцруулах гал тий. Тэр улсын их хурлын 50 туршлагаар тогтоолыг илт биелүүлээгүй байж л ингэж нэг харуулаад гэдэг. Тэр аваад аваад тий. Стратегийн нөгөө 14 орд бий. Жишээ нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийцэн. Угаасаа ард түмний юмч. Тэгэхээр ингээд лицензийг аваад суучих болохгүй шүү дээ. Хадгалж исэн гэдэг байж болохгүй. Тэгэл ермийн авчдаг. Одоо үлдчихэж байгаа 13 ордоос нь 7-8-аас нь л одоо ирэх барьж байгаа л намын гэгдэг тэр компаниуд бас байгаад их лицензийг авцсан. Тэгээ энэ бас жаахан ер нь болохгүй байгаа асуудал гол нь энд л байгаа л да. Олон түмэн одоо шийдэл энэ 22 жилд төв засгийн газарт улсын их хурлд 16-ад нь тий олонх эрх барайл ингээл өглөө. Тэгээд яг сонгогч авсныхаа дараа бол нөгөө эрх мэдлийг өөргөө баяжих хэрэгсэл болдог. Тэгээд хуулийн хэрэгжилт муу байна. Авилгын үзүүлэлт нь сүүл өмшгөж байна. Тэгэхээр хамгийн гол нь бол төр нь болохгүй байна. Төрд ажиллаж байгаа асуудал нь яс зүг байна. Хууль дэдлэхгүй байна. Нам одоо юу нам л гэдэг. Тэгэл намынхан шийдвэр бүх юмны дээр явж идэг. Бүр тэрүүнд эрдцсэн. Юу ч хийжсэн намайг хамгаалаад үлдэнэ гэдэг. Энэ тогтцоо ганцхан Монгол Ардын намч биш магадгүй арчсан юм сонсё. Тэгээ энэ бас ер нь бол арс нам ирэх барьсан тохиолдол гарах болно л доо. Тэгээд ер нь ихнээсээ шууд намын дараа эсвэл одоо улсыг хурлдах бүлгээсээ зарлцсан тэр. За арс намын гишүүн улс төрч хуульж ирчих юм бол за өгдөг байдлаа өрөө. За арс намын харьяалтай байсан одоо төрийн албан хаагч хуульж ирчих юм бол бас ажиллаа өгдөг болдог. Энэ юм явахгүй ерөөсөө энэ жишг тогтвол маш л одоо зүгээр болно тийм ээ. Тий. Нөгөө л дээрээ тий судлаа болвол доороо хүлээ олно гэдэг л ийм л юм болчиход байгаа юм л та. Тий. За та нар ер нь улс төрийг бол одоо бизнесийн ашиг болох хэрэглээр гэж харддаг гэж ер нь харахаас гадна бас хэрэгжүүлж байгаа хүмүүс зөөнгүй бий. Зүгээр яг би энэ дашрам танаас нэг зүйлийг асууж таныг одоо бас Японы хөрөнгө оруулалттай биш ер нь Японы одоо жижиг төслүүдийг холбож ярих юм л та. Магадгүй одоо энэ хүн ер нь Монголын талын хүн үү Японы талын хүн үү гэж эргэлзэж байгаа. Тийм зүйл гараад болж байгаа тийм баахан тэгээд энэ дээр зүгээр товч тайлбаргүй. Яг уу ер нь бол энэ ардс нэгэнд улс төр бизнес хоёрыг ингээд шууд салан гэдэг юм гэж ойлгоод байгаа. Угаасаа салан гэдэг биш. Ер нь одоо хөгжилтэй хөгжингүй орнуудын улс төрчдийн бараг 60 орчим хувь дандаа бизнесийн салбарын улсууд байгаа. Тэгээ хамгийн гол юм өөрийнх нь эзэмшдэг хөрөнгө, хувьцаа одоо олж байгаа ашиг тэр бүхэн ил тод байх хэрэгтэй. Тодл байх хэрэгтэй. Яаж олж байгаа нь тодорхой. Бүх юм ил тод байх хэрэгтэй гэл. Тэгээ надад бол нууж хаасан юм байхчгүй би өөрөө босгоод ирсэн сайхан нөхдөөтэй хамж явдаг. Юу ноглол ашиг авчна. Тэгээд бас өөрөө аж ахуй байна. Энэ дээр бол надад шунаад байх юм байхгүй. Би угаасаа Монголын төрд бол илүү их ажил, илүү их олон төмний төлөө зүтгэл гэж ингэж л улс төрд гарч ирсэн юм л юм байгаа. Тэгээд тэрний гүтгэл байдаг юм дээр нь одоо их сонирм. Тэг яахаараа тэгдгийг. Жишээлбэл зүгээр жирийн одоо Монголд амьдарч байгаа бизнесийн салбарын Япон хүн бол тэгж байгаа байхгүй. Танайхаж ямар сони юм бэ? Биднүүд энэ 10 одоо юу гэдэг 22 жилд Японч 1.8 тэрбум долларын хөнгөлөлтийн зээлийг босцгүй тусламж үзүүлсэн байдаг. Тэгээд тэгж яхад зүгээр хоорондоо улс төрч хийж нэгнийхээ дээр гарахын тулд ийм юм гээд энэ бол Яванда болохгүй асуудал. Энийг бол та нар бас анзаарах хэрэгтэй гэдэг. За тэр нэг өвсний эндс хөдөлгөөр ер нь одоо хэрэгжээгүй сум дүүргч гэж байхгүй тийм. Тэгээд тэр 400-аас нэг 3-ын манай Bridge Construction барьж барьсан юм шиг байна. Тэгээд гүтгээд сайн тэр элчин сайд нь сайн нэг сонинд ярилцлага өгсөн харагдсан. Ийм боломж байхгүй энэ бол цэвэр гүтгэлэг л хэлсэн байлээ. Тэгээ би бол юу гэдгийг хэвлийнхэнтэй тэгэл хэрэлдээд ингээд ядагчгүй. Ер нь шүүх мөхөд ерөөс өгж байгаагүй. Тэгээд сонгуулийн үед л бас болохгүй болж байгаа юм л да. Юу яаж яах гэхээр сонгогчдын эрх ашиг талдлаа. Тийм ээ. Буруу мэдээлэл яаж илт хөтгцэн. Тэгээ тийм учраас ингэж хөтгөж ирсэн учраас бас сонгуулийн хуулинд хатуу заалт хийсэн. Тэгээд одоо бахан гүтгэж өчтөд эргэж хэвлийн баг хурлын энэ ч гинөө цагдаа төхөөс өөр аргагүй болж байгаа хгүй ерөөсөө илтгэхэд за нэг ийм асуудал. За тэгэхээр хоёлаа эх 4 жил рүүгээ дахиад оръё тийм ээ. За 12-оос 16 он Монгол улс улт хаялаа шударга өстэй болох өстэй байна тийм ээ. Ашиг нарын зөрчил багтаа болох юм байна гэж энэ баян зүрх гэж их том дүрэг одоо энэ дүрэг дээр ямар өөрчлөлт гарах вэ? Ер нь ардсан намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд нэг ажилтай орлоготой монгол хүн гээд байж байгаа да тийм эрүүл эрхчлөөтэй гээд эрдэм бэлэгтэй тэр дотор хамгийн гол нь
ажил хийх боломжтой улсуудыг яаж ажилтай болгох вэ гэдэг бодлогыг хэрэгжүүлэх. Тэр нь маш чухал байгаа. Тэгээд дэдвцсэн хувьд бол бас харьцангуй гайгүй болцсон. Тэгээд яаж дэмжих юм бэ гэхээр ер нь бол том гэр холууд байна. Тэгээд энэний дунд одоо үйлдвэр худалдааны гудамж бид нэгэл гадагш явахад нэг сайхан гэрэлтэй шинэ бол ингээд үйлчлэгээний газар болчдөг, өдөр бол худалдааны газар болчдөг. Гэхдээ тэрийг байгуулахдаа одоо юу гэдэг том нөгөө сүлжээнүүд биш үү? Тэднүүд байгуулдаг биш. Ерөөсөө тэр тухайн хороонд байгаа жижиг дунд үйлдвэрлэх эрхлэгчдэд хамтраад хоршоод байвал тэрүүнд нь хөнгөлтэй зээл олгодог. Иймэрхүү ажлуудыг бол нэлээд хийх шаардлагатай байна. Магадгүй шин загвар тийм үү? Тийм шин загвар. Одоо ганцхан наран туул захал гэдэг тэнд ч одоо би нэг өчтөр очлоо л өнгөрсөн 4 жил чи 2 удаа бас очсон. Тэгээд яхад бол маш зохион байгуулалт муутай, маш менежмент муутай байна л да. Яг хөө тэгтээ тэр компани бол олон хүмүүст ажлын байр бий болгоод буюу хийж байгаа асуудал. Гэхдээ өвлийн үйлрэлд судалгаа хийгээд үзэхээр өвлийн үйлрэлд бол тэнд ажиллаж байгаа асууд маш их эрүүл мэндээр их хурж байна. Тийм л дээ. Чинь газар дээр одоо сайхан Монгол худалдаа ч юм уу эсгийн худалдаа явахт бол зүгээр. Тэгээ манайхан ч нэмгэн очинд голцоо эмгтээчүүд байдаг юм байна. Тэгэл тэр нөгөө цементийн одоо шалан дээр чинь ингээл аягүй хүнд байдаг юм байна. Тэгэхээр одоо хөрөнгө оруулалтаа хийгээд тэгтээ түрээсийн төлөврөө одоо нэмэгдүүлсгүйгээр битүү зах тэгээ орчин үеийн зах болгочих юм шаардлага бол байгаа юм байна. Өшөө ачааллыг багасгахын тулд одоо хэд хэдэн газар тий үйлдвэр худалдааны заавал наран туул орохооргүйгээр шаргаднаас авч шаргаднаас авчдаг тийм байдлыг бол дэмжих. Тэгээд заавал одоо том нам сүлжээ ч юм уу, мини сүлжээ ч юм уу. За тэр нэг манайхны нэг юм уу эвридэй гэдэг нэг юм байдаг. Тэднүүд биш. Тухайн хорооны иргэд хамтарч үйлдвэр худалдааны төвөө байгуулад өөрөөсөндөө үйлчлээд заримдаа түрээслээ. Ажлын байртай болоод тий. Жишээлбэл зүгээр хогны асуудал гэдэг. Гэхдээ яг тэгэл машин усын төсөө шийдэл 128 мэг чөлөө ярьсаар гарч ийдсэн. Тэгсэн одоо шин телевизийн хураамж, Монгол телевизийн хураамж, үндэсний олон нийтийн телевиз цахилгаан хогийг чинь цуг хураадаг болсон юм л. Тэрнээсээ хойш хогийг хурж иж авахаа байсан гэл. Зүгээр бусдад нь бол яаж юм гэхээр тухайн хорооны иргэд дотроос жижиг дунд үйлдвэрлэгчд нь машин төрөслөд өгчдөг. Өгчдөг. Тэгээд нөгөөтгий чинь мэдж байгаа юм чинь чи хогоо хурж аав гээл. Тэгээд тийм ховын хвшлээд гэж явуулчих боломж байгаа юм л да тийм. Тиймэрхүү байдалтай явах. За тэгээд нийгэм тулгамдж байгаа асуудлууд нэг ийм болчиход энэ нэг залуучууд сайхан сургууль төгсөөд ирэх юм. Эсвэл одоо мэрэгжлийн сургуульд төгсөх юм. Ажил олдохгүй. Олдохгүй болохоор нөгөөдөл чинь зугаалаа л ингээд аштайхан байгаа. Дахиад нэг залхуугийн тэр давхаргыг нэмчих гээд юм л да. Тийм учраас залуучууд 40-оос дээш насны одоо манусын үеих гэдэг юм уу та. Тийм хүмүүсийг компаниуд ажил авах юм бол нөгөө нийгэм даатгалын шинтгэл тухайн ажиллаж байгаа хүн дээр төлөвлөгчтэй компаниас тэрийг бас төсвөөс хариуцаж урамшуул болгож ер нь хамгийн гол юм бол ерөөсөө нэг энэ ажил эрхэлж байгаа улсуудыг л дэмжих. За үнэхээр ажил эрхлэх боломжгүй ахмадууд төвлөрийн бэрхшээлтэй иргэдэд бол тусгайсан яг тэр халамжийн өгсөн шигдлүүдийг ийм л нийгмийг л байгуулах. Угаасаа үндсэн зорилт нь энэ л дээ. Дунд зорилготой ер нь олон болсон гэдэг. Тэгээ Монголын бизнесийн салбарт нэг сая гаруй хүн ажиллаж байгаа. Тэрний 90 орчим хувь нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй. Энэ хүмүүст л өнгөрсөн одоо 4 жил чинь 330 тэрбум төгрөгийн зээл за нэг 10 хүртэл хувьтай өгсөн. Энэ хэмжээг бол Ардс нам бол доотлон 500 тэрбум болгоё гэж. За тэгээд ерөнхийдөө бол ер нь бол эндээсээ ингээд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжинэ гэдэг бол угаасаа баян хоосны ялгаа гэсэхгүй байх. Ийм л бодлого л доо. Тэгээ энэ дээр чинь анх нэг 2007 онд би өөртөө чинь нэг нэвтрүүлэгт орж ирсэн. Жижиг дунд үйлдвэрээр. Бөөмөн тэр хуулийг батлах гэж их зовсон шүү. Тэгэхдээ өнөөдөр бол жижиг дунд үйлдвэр гэж ярьдгүй улс төрч байхгүй болсон. Саяны 4 жил чинь нөгөө жижиг дунд үйлдвэр би Батлан Балтийн сангийн хууль гэдэг. Нэлээд том гарсан шүү. Тий. Барьцаа хөрөнгөд хөрөхгүй сангаас 60% хариуцгээд. Иймэрхүү шинжилгээ. Ер нь л одоо ажилтай орлоготой хүмүүс сайхан ажиллаж амьдардаг, бага зээлийн хөв төлдөг. Ийм л нийгмийг зохицлох гол асуудал байгаа. Энэ дээр баян зэрэг налах дөрөвтөл дэвшил гарна гэж ингэж ойлгож байгаа. За их баярлалаа ингээд нэвтрүүлэг өндөрлөө танд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Нэвтрүүлэг үзлээ.